Ардын уран зохиолч Эрдэнэ хонгор зул ойн цагта намайг үүр цайхаас урьдж ирээрэй гэсэн. Хонгор зулын тухай ярьж өгнө гэснийг санаад би эртээ гэгч нь бослоо. Хамаг биеийнх нь яс янган өвдөж байгаа болтой гиншиж хөвцсөн эмгэн буурал ижим нь дэнгийн гэрэлд бүртэлзэж нойрмог нүдэ нухлан "Хүмүнэ иймэрд хаачих нь вэ?" гэж дорой дуугаар асуулаа. Ойн цагтаа та хоёул гөрөөс намна гэхэд "Мэдж яваарай да. Цаад чинь жолигтой хүн биш те" гэв. Тэнгэрийн хаяа битүү байхад ойн цагтаа бид хоёр хөвчөд гарахаар явлаа. Энэ хүн бусдын боддогтой адил тийм тэнэг мангуу биш. Хэрийн хүнтэй нийцдэггүй нууц сэтгэлтэй хачин итгэхэд байдалтай бөгөөд ой модыг амьтайгаан чацуулан хамгаалдаг учраас муу санаатай мулгуу бодолтой тооцогддог bizээ. Заримдаа ой тайгаар орон гэрэн хийж хит хоног залхан уул хөвчин гүнд хэрэн хэсэн явах бөгөөд эдэр 3-9 хүйтэн шөн битүү ойн дунд гулгун хэмээх ихтүүдэг асаагаад бор гөрөөсний мах шарж идээд нудрагын чиний толгойтой охтор гансандаа тамхи нэрж гашуун утааг нь залгиж хөвчин хүрэн бавган арьсан дээр хажуулдан хэвтэгтэн ганц бахан ханддаг гэлцэн. Сүсэг ихтэй чагунснаар түүнийг хар махгалын ховилгаан гэж суурдаг билээ. Эхний нутгийн орхин явснаас хойш олон жилийн дараа би нэгэн сарын амралтаа өнгөрүүлэхээр буурал ижиндэн ирсэн бөгөөд баг залуу насандаа ойн цагдааг бусдын адил зэвүүрхэн үздэг байж. Харин одоо ном бичигт шунам харж байгаль ертөнд зөвхөн амьтны элдв явдлыг ихэд сонирхох болсон тул ойн цагдааг амьдралын нэгэн үзүүрт сэтгэл санаагаа нууцлж хүнээс онцгой явах тавилантай болсон сонин хачин хүн гэж түүний амьдралын учир явдлыг уудлан илрүүлэхээр санаа шулуудан алил байдаг арга ухаанаа зарж ой хөвчин тухай үлгэр домгийг өдөөн ярилж альва санал бодлын даган баясаж тал өгсний учир би дотн хүн нь болж явлаа. Биднийг ууланд авирахын үеэс үүр цайж эхэллээ. Нэвсгэр хар ойн дундаас эн тэнд хөвчин хөх байцас цухын харагдахаар ойн цагтаг ярьсан үлгэр домог санагдана. Хонгор зулын тухайд бол бас л ямар нэгэн үлгэр домог сонсноо гэж боддог байлаа. Хонгор зул ойн цагта хаяа энэ нэрийг хэлэхдээ нүдэн буруулж уйдхартай бөгөөд сүртэй болдог байлаа. Тэгэхэр нь хонгор зул гэгч өөрийн амьдралтай ямар нэгэн холбоотой байх гэдэг бодол төрөөд тэр тухай ярьж өгөөч гэж гуйхаар 8 сарын сүүлчээр нэрс дуулын ард талд гарч баавгаа гинэн. Тэгтэн би чамд ярьж өгөмз гэсэн юм. Одоо бид тийшээ очиж яваана энэ билээ. Ойн цагта хүнд хөлтэй хөгшин зээрд морин дэрэн хажуулдан хөглөн харлаж байгаа ойн зүг ширтэж явна. Том гуйлын аралтай суран бүсэндэн үйсэн хуйтай ясан иштэй том хотог авчуулж мөрөвч модон халзарсан хураан буу үүрч ярайтл чигсэн сумтай ширэн дайз бүсэлжээ. Буйсны үндсээр хийж хүрэл цагиргаар чимсэн том гансaan зуусан нь бух тэрэг мэт утаас авсуулж он жил хуучирсан одончуу юудангийн чихвч налбах салбах хийж байлаа. Ойн хөвчөд мацахтан гөрөөс мэт сурмгаа болсон морин битүү ширэнгийн зай завсарыг андахгүй ажээ. Би дөрөөгөөрөө модон тэглэж нүрээ мөчөрт шавхтуулж яаран бачимдан дагаж явлаа. Үүрийн туяа ойн гүнд нэвтэрчээ. Гэвчиг нүд дасаагүй хүнд модны овон ойн ёроолдох булч шулуу модон гахаа юм уу баавга шиг харагдана. 8 дугаар сард ой хөвч бүрэн чимгэн зүүжээ. Шилмүст моддын гिचүү мөшрийн завсраар оюун өнгөтэй гэгээ татан нарийнхан гол шиг хусууляас навч найлзураан дааж адан ганхахтан шөнийн будангаас хүртсэн шүүдрийн сэрүүн туслаар шүршин. Ойн хөвд ногоонд шингээстэй чийг усыг амталсан зөөлбөрийн цэцэг жимсний англиун өнөр өгүүлж баршгүй сайхан. Наран өдөлж уулын ташлан туссан дөрүүчийн туяан модын завсраар харван зурайж шүн тогтсон манан буданг нэвтлэв. Моддын урт хар сүүдэр уул үүд тэмүүлж
Нарны гэрэл думбалсан ойн цорхой дах өндөр ургацсаг цэцэг ногоон дагссан шүүдрийн бөмбөлөг алтан одод ундрам чулуу мэт гялалцав. Бэд эртэлж мордсон тул одоо нэгэнт нэрс дуулын 10-ыг барьж явлаа. Нэлээн өндөрт хараад эргэж харвал тэртээ хөхөмдөг лаван татсан хөвчин дээгүүр цас дуулын цагаан оргил өглөөний наранд тодроод цэлмэг тэнгэрүүд улбар туяа цацруулан байна. Би байгалийн үдсгэлэн сайханд сэтгэлийн өгч орхиод замчныхаа тухай мартах төгчээ. Тэгтэл морд маань чихэн сортойлгон сэрэмжилхийн сацуу ойн цагта ямар нэгэн бодгүй биетэй юм шиг чив чимээг үсрэн бууж нүдэрмхийн зур бууга мулталж сулбуураа надад хаяж өгөөд битүү ширэнгэнд шингэн замхрах адил алга боллоо. Хэдэн мөч өнгөрлөө. Чихэн солбуулж биеийн хөвчлэн байгаа морд гэнтхэн огл үсэрсний дараа буун дуу сонсогдов. Ой мод сүртэй нүргэлэн цуурайдлаа. Дахиад шувууж эргэж уулын гор хоржигнохоос өөр анир чимээгүй болсны дараа буудугарсан зүг яарн очлоо. Ойн цагта хожуул дээр сандалиад хүрэл чимэгт авар ганцнаасан хөхүта баагуулна. Хажууд нь том хар баавга хэдийн унжээ. Болор уст уулын горхны дэргэд гал төлж бяцхан зэс тогоонд цай тавиад хоёул тавлан суулаа. Горхны урсах чимээ их л сонихон бүдэг чимээ сонсогдож байснаа бас тогтоохон цөөрөмд чулуу шидэх адил тодхон чимээ гарна. Жигүүрт нь шувуу жиргэх, ус шоржигнох, навчнаа илзуур сэржигнэх, энэвхэн ерийн боловчг сэтгэл санааг бүүйлэн мансууруулагч ойн доторх хөгжмийн хөг аялгау ажээ. Наран дээр гарч модод сүүдрээ хураавч цас дуулнаас үлээж байгаа намрын сэрүүн ойн цагта хүн дээр шүүр салдаж миний бодлыг замхрууллаа. Хонгор зул минь яг энөөхөнд л намаага хүлээд гисэн гэд ногоон дээр хажуулдав. Би амангаж амьсгаа дарлаа. Хөрхий хонгор зул минь гайхалтай бүсгүй байж билээ. Төрсөн нутгийн хаан ой хөвчийн эзэгтэй лусын дагин шиг энэ байгаль ертөнцийг цогцолсон ил далдын үсгэлэн сайхан бүхнийг надад мэдрүүлсэн юм да. Дөө минь. Чи тэрнийг цэцгнээс мэндэлсэн бүсгүй байсан л гэж бод. Ойн яргуй цомирлгоон дэлгэх, монос мод нахаган задлах өдрийг хүртэл тэр андахгүй мэддэг байлаа. Ойн дунд энэ дэлхийн үсгэлэн сайхны охин онлайн байдаг юм шүү. Бидэнд олдохгүйгээс биш, ой дотор алтан мөнгөн цэцэг навч байдаг гэж хонгор зул минь ярьдаг байлаа. Модны навч цэцгийн дэлбэн тогтсон шүүдрийн туслыг мөнхийн аршаан гэж хүртдэг. Ой хөвчийн агаар салхинд шингэсэн цэцэг жимсний үнэрийг мэддэг байж дээ. Хонгор зул үнэхээр цэцэгнээс мэндэлсэн. Энэ дэлхийн ертөнцид хичнээн хайртай байсан гэж санана. Ой мод цэцэг навч жигүүрт нь шувуу тэр бүхэнд хичнээн хайртай байсан гэж санана. Хонгор зулой минь хайрт орон дэлхий ой хөвч бидний богинохон жаргалын өлгий болсон юм да. Дөө минь чи ой шүү гэж модны навч шивгэнхийг сонсч байна уу? Миний хонгор зул ертөнцийн энэ их шиг дуу гайхалтай урангуй тайлбарлан ойлгуулж чаддаг байлаа. Өөрөө хичнээн сайхан дуулдаг байсан гэж бодно. Хонгор зулыг дуулахлаар хөвчий мод жингэн нь суурайтаж, цэцэг навч найхан ганкаж, огторгүйд нисэж ба бүргэд шуу жигүүрэн дэлгээд элен хальдаг байсан юм. Хонгор зул 17 настай. Уулын горхны ус шиг мэлмэрхэн байдаг тунгалаг харна үдтэй. Шүр шунх шиг улаа ягаан уруултай уйхан бор өсгүй байлаа. Их болсон байгаль дэлхийн хайр хишиг үцсгэлэн гог өвлөн авч төрсөн юм да. Дөө минь. Хонгор зул 17 настай байж дээ. Бид хоёр ирэхийн чинээ эвий багхан наснасаа Баянгардын хоныг хариулдаг байлаа. Он жил өнгөрч хүний үрс өслөө. Золгүй нэг өдөр Баянгардын хорлонд нүд хонгор зулыг ширдсэн юм. Тэгэд хоёр чихтүли хойд хурдхаа мэдэхгүй усан тэнэг хүүдэн эхнэр болгон богтлож авлаа.
Хонгор зулыг Баянгардын мангуу хүү гэрийнхээ мухарт хашиж хортмогоо шиг хяхарч ховдог чон шиг архирч байж. Хавчиг толгойтой хар илэгтэй тэр муухай амтан хаал явбал дагаж явдаг. Хавцсан хүнтэй хардаж хайр наргүй жанждаг байлаа. Хөөрхий хонгор зул хатсан навчиг хорчээж хар нүд нь булингартаж ягаан уруулан зэвхэрлээ. Азвуулж тэнийхээ нүднээс далд хаяа надтай уулзавч бузарлагдсан бие ариун нөхөрлөл ангид гэж хэлдэг байлаа. Тэр жилийн хаварч боллоо. Мөрөн голын мөс халзарч шугуй мод нахаалж усны шувууд ирэв. Баянгардын малын хойноос явж байгаа хонгор зул гонигт дуу холыг зарин уянгална. Тэнийг хар хүн сайн морунаад түүнийг харуулт явдаг байсан юм. Хөвчийн мод ногоорч хөхөө шувууд онготов. Огторгой мандалд наран гээж дэлхийн хөрсөн цэцэг ногоо дэлгэрч байвч хонгор зулын миннүүд уйтхрын мананд хочаастай. Тэр сэтгэл булаам ялдам сайхнаар инээмсэгэлдэг байснаа ч мартаж. Зуны тэргүүн сарын нэг өдөр гардын бэр оргож гинэ гэж нотхоо ярилцлаа. Хонгор зул бид хоёр яг нүүхэн хавьд уулзсан юм. Тэгээд их нутгийн минь уул хөвч оймод хар илэгтэн харгас санаатнаас биднийг нууж ариун усаран ундалж амтад жимсэрэн тэжээсэн юм. Хонгор зул ман дахиад л цэцэглэн сэргэлээ. Зуны цэлмэг шөнийн төмөн одод хайрлан ширтэж цастуулын сэрүүн салхи инкрилэн элбэж жигүүртэн шувуу тойрон жиргэж хөх хад хөмөгтөн хорогдуулж ногоон ой сүүтрээрэн халхалж байлаа. Баянгардын тэнэг хүү араашүүдэн авирч ар бүрт гарч хагархаа ангирх шиг баржигнаж хамаг амтныг төв ээж байж л дээ. Хонгор зул үнэхээр цэцэгнээс мэндэлсэн юм. Тэгвч айл амтан адуу молын барааг мөрөөдөх болж бид хөвчин гүнээс эргэж ирлээ. Тэгтэл гай дайрч гардын хар тэнэг миний анд явсан хойгуур хонгор зулыг минь олоод боож алсан юм. Миний гашуудал хилэнгийн туйлд хөрч гардын тэнэг хүүгийн тархийг хагад элсээд гэр орны төмөрдөд Монголын хязгаар нутагт хулчин одож билээ. Хуучин цаг үлэрч ховсголын цаг эхлэхэд би боцож ирсэн юм да. Дөөмөн ч дэхэд өлгөйтэй хүүхэд байжээ. Гэд хонгор зул цэцгийн зөөлхөн бөмбөлгийг элбэн хөөрхий миний хонгор зул ийм л цэцэгнээс мэндэлсэн юм да гэж хоолой зангируулан өгүүлж билээ.